大家好，我是广州现代医院的 Сайн байцгаана уу? Би Гуанчжоугийн орчин үеийн эмнэлгийн интервенцийн эмчилгээний тасгийн эмч Банжун Хуа байна. Би энэ салбарт 25 гаруй жил ажилласан туршлагатай. Харин хавдрын интервенцийн эмчилгээгээр сүүлийн 15 жилийн турш ажиллаж байна. Манай эмчилгээний аргыг сонгосон нийт өвчтний тоо 20 мянгаас давсан бөгөөд хүний биеийн бүх хэсгийн хавдрын эмчилгээг хийж ирсэн. Бид олон жилийн турш хавдрын эмчилгээний чиглэлээр ажилласан туршлагатай. Интервенцийн эмчилгээ нь 40-60 жилийн түүхтэй. Манай эмнэлэг байгуулагдсан цагаас хойш энэ технологиг ашигласан байдаг. Энэ нь бүрэн боловсрсон найдвартай эмчилгээний арга тул ямар нэг сөрөг үр дагавар байхгүй, санаа зовхгүй байж болно. Энэхүү эмчилгээнд дүр саншилгооны төхөөрөмжийн тусламжтайгаар удирдан чиглүүлж, зүү эсвэл катетер ашиглан хавдрын байршилд маш наривчлалтай хүрч очин шаардлагатай эмчилгээг хийдэг. Манай интервенцийн эмчилгээ нь артерийн судсаар дамжин орж хавдарт цусан хангамж өгдөг судсыг олж илрүүлээд өндөр тунгаар хим эмийг яг тэр судас руу тарьж өгдөг гэдгээрээ давуу талтай. Артерийн судсаар дамжуулан өгөх эмийн концентрац буюу хавдар руу чиглэсэн нөлөөлөл нь венийн судсаар тарьдаг боломжлолт аргынхаас 10 дахин өндөр байдаг. Энэ нь хавдарт маш өндөр тунтай, үр дүнтэй эмчилгээ хийх боломжийг олгодог. Хэрвээ тухайн судасанд тохирсон нөхцөл байвал бид хавдрын цусан хангамжийг хаах эмчилгээ болох судас боох буюу эмболизац аргыг ашиглах боломжтой. Ерөнхийдөө хавдрын эмчилгээнд эм хийх хоёр зам бий. Уламжлалт арга болон венийн судсаар хийх. Харин бид артерийн судсаар дамжуулан хийх аргыг ашигладаг. Артерийн судсаар хийх арга нь дараах хэд хэдэн давуу талтай. Нэгдүгээрт хавдарт маш нарийн чиглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл хавдрын бүсэд эмийн концентрац маш өндөр байхад эргэн тойрондох эрүүл идүүдэд эмийн концентрац харьцангуй бага байдаг. Тиймээс зорилттой хэсэгт өндөр тунтай эмийн нөлөө үзүүлэх боломжтой бөгөөд энэ нь хавдрын эмчилгээнд маш их үр дүнтэй байдаг. Хоёрдугаарт артерийн судсаар хийх хим нь мөн бүтэн биеийн хим эмчилгээний үйлчилгээг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл венийн судсаар өгдөг уламжлалт аргын үр нөлөөг давхар үзүүлдэг гэсэн үг. Гуравдугаарт энэ арга нь дархлааны системд үзүүлэх сөрөг нөлөө бага, богино хугацаанд хязгаарлагддаг. Мөн артерийн аргаар хийх хим эмчилгээнд судасны гэмтэл бараг үүсгдэггүй. Хэрв гэмтэл гарсан ч гэсэн энэ нь хавдрыг тижээж буй судсанд хамаарах тул хавдарт цусан хангамж багасгах нь эмчилгээний үр дүнг сайжруулна. Нарийн судсаар эм хийх үед ихэвчлэн гаднах өнгөц байрлалтай судсууд гэмтэл авах магадлалтай байдаг. Тиймээс төв судсанд гуурс тавьсны дараа эмийг хийх шаардлагатай болдог. Энэ нь мөн адил бага зэргийн инвазив буюу жижиг хэмжээний мэс ажилбар юм. Манай артерийн замаар хийх эмчилгээтэй адилхан бөгөөд үндсэн ялгаа төдийлөн байхгүй. Бие бүх хэсгийн хор тавдарт артерийн судсаар хүрсэн тохиолдолд бид эмчилгээ хийх боломжтой байдаг нь нэг давуу талтай. Нарийн судсаар хийх эмчилгээнээс давуу талтай өөр нэг зүйлийг хэлье. Хэрвээ артерийн замаар эм хийсний дараа хэрв тухайн үед бөглөлт хийхэд тохиромжтой судас байвал бид тэр судсыг боож эмболизац хийж чаддаг. Ингэснээр хавдрын цусны хангамжийг тасалдуулж чаддаг юм. Дэлхийд даяар ашигладаг хамгийн чанартай эмүүдийг бид эмчилгээндээ хэрэглэдэг. Хэрв өвчтөн шаардлагатай гэж үзвэл гадаадаас импортлсон эмийг ч хэрэглэж болно. Эсвэл хятадд үйлдвэрлэсэн дотоодын эмийг ч ашиглаж болно. Аль аль нь чанарын баталгаатай бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Эдгээр эмүүд нь холбогдох зөвшөөрлийн дагуу үйлдвэрлэгдсэн бөгөөд дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээний зорилтоор нийлүүлэгддэг. Гэхдээ тухайн өвчтөн бүрийн эмчилгээний төлөвлөгөө нь хятадд ирснийхэн дараа тодорхой болдог бөгөөд бид өвчтөн бүрийн онцлог тохируулсан хувийн буюу индивидуалчлагдсан эмчилгээний хорин боловсруулдаг. Өөрөөр хэлбэл хүн бүрийн биеийн байдлаас шалтгаалan зөвхөн түүнд тохирсон эмчилгээний хувийн төлөвлөгөө гаргадаг юм. Эмийн чанар технологийн дэвшлийн хувьд аль хэдийн батлагдсан боловсронгуй болсон. Өвчтөнд яаж нөлөөлөх, үр дүн гарах нь эмчийн ур чадвар, туршлагаас хамаардаг гэдгийг энд зориуд дурдж хэлье. Шинэ төрлийн хим эмчилгээний эмүүд гарч ирж магадгүй. Гэхдээ одоогийн энэ технологи бол аль хэдийнэ батлагдсан, тогтсон арга юм. Та мэс заслыг жишээ болгож бодгоо. Аль хэсэгт хийх вэ гэвэл биеийн аль ч хэсэгт хийх боломжтой шүү дээ. Энэ л зарчим юм. Өөрөөр хэлбэл шинэ төрлийн судас боох буюу бүглэх материалууд болон шинэ хим эмчилгээний эмүүд дээр голчлон судалгаа хийгдэж байна. Мэдээч хэрэг энэ чиглэлд агц дэвшил гарна. Учир нь дэлхийн шинжлэх ухаан, технологи тасралтгүй хөгжиж байгаа учраас ангаах ухааны чиглэлийн дэвшлүүд ч мөн адил уялдаа холбоотойгоор хөгжиж байна. 技术上